За санаа эсний өдрийн мэдээг өгье. Тэгээд өнөөдөр хэлбэл дуулал 92-ыг яаш суусан. Та дуулал 92 гэжтэй. За би энэ чинь суучаад өгье. Тэгээд өдөр би бол энэ чинь нөгөө стандарт Монгол орчуулга гэхээс ерөнхийдөө уншиж байгаа. Жаахан үгний өөр гэж байна. Дуул 92 тэр чигээр 15 жил юм шүү дээ. Тийм. За энэ чинь би удаа. Эва талархал өргөн дээдийн дээд таны нэрийг магтан дуулж итгэмжит чанарыг тань үдшээ туулгах магтах нь зүйтэй. 10 утас хөгжим босоо ятаг ятгалгаар аядуу баримт хонхлох нь сайн. Гарцаагүй намайг үүсээр баясгажээ. Эва гардаж хийсэн үүсэд тань би баярлан хашгирна. Эва үүсэл нь ямар агуу юм бэ? Бодолт нь яасан үе юм бэ? Тэнэг хүн үүнийг мэдэж чадахгүй, мунхаг хүн үүнийг ухаарч чадахгүй. Буруу хүмүүс өвс шиг соёолж, бузрыг үлдэсэд ногоос шиг ургавч үрд мөхөд устж арилнаа. Өн мөхөд ява таал өндөрс торшин, ягаад гэвэл ява миний таны дайснууд тийм ээ, таны дайснууд гарцаагүй мөхөд бузрыг үлдэсэд бүгд харж бодрно. Харин та их сүрийг нь бодсон оцсны ивэр мэд өргөнжөж шинхэн тосыг над дээр зутгажээ. Надад өсөлгөгчдийн сүлийг би нүдэрээ үзнэ. Над руу дайрагчдын мөхлийг би чихээрээ сонсно. Зөв түн хасарвааны мочид цэцэглэж Явааны хуш шиг ургана. Евагийн мөргөнд харигдаж Бурхны хашаанд цэцэглэн. Насны явж жимсэлсээр л байна. Ногоон агаад шүүслэг хэвээр байна. Эва бол шулуун шудраг, Эва бол миний хад шудраг бусна түүнд өгөө гэж тунхагланаа гэсэн баг. За энэ болохоор юу гэсэн ерөнхийдөө бүлэг бай бол дээдлэлт нь бичсэн байгаа тийм амралтын өдөрт зориулсан дуулаа гэж ерөнхийдөө үзсэн байна. Амралтын өдөрт зориулсан яг чуулганы бүтэнсийн өдөр ч юм амралтын өдөр зориулсан тийм ийм дуулал гэх юм бол ерөнхийдөө ганцхан ширхгүйгээ тэр нь дуулал 92. Яга эзэн зориулах тэр нэг өдрийн тухай ерөнхийдөө өгүүлж байгаа тийм. Яг энэ нэг амралтын өдөр гэдэг нь юугаар бол сабат өдрийг ярьж байгаа тийм. Израильчуудын хувьд сабат өдөр нь бол одоо Григорийн тооллын нөгөө утгаараа гэх юм бол тооллоор үзэх юм бол хагасаа өдрийг сабат өдөр буюу эзний амралтын өдөр гэж үзэж байгаа. Тэгэхээр хэдүүлгийн дуулж байгаа энэ үзэж байгаа юм бол ердөөс амралтын өдөр зориулсан Израилийн дуулал. Тэгээ энэ дуулал дээр яг нэг онцгой нэг хэсгүүд байгаа л. Тэрний юу бол за эхлээд бичээсээс эхлэв тийм. Хэн бичсэн бэ гэдэг дээр яг хүмүүс ихэнхдээ яг Давид хаан бичсэн гэж ерөнхийдөө үзэж байгаа энэ дуулалыг. Тэгээ бас зарим ч яг сүүлийн үеийн Левитүүд те магтаалын өдөр төсөв бичсэн байх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ яг энэ дээр харах бол яг Давид бичсэн байх магадaltaй нэг хэд хэсэг үед юм. Тэр нь юу вэ бол энд хэлж байгаа те нэг та өснүүдийг минь дайснуудыг минь гарцаагүй мөхөө те би тэрийг мэднэ гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ амралтын өдрийн дуулалыг Давид хаан биччихтэй магадгүй өөрийнх нь хүү Абsalom те Саул хааны тэр хормоо байдлуудын даван гарсны дараа амар тайван байдал дотор эзний оршууд ирээд бичсэн болов гэж ерөнхийдөө ингэж харж төгөж үзэж байгаа. Тэгээ нөгөө нэг зүйл байгаа нь юу гэвэл энд анх удаа юуны гардаг үгээр амралтын өдрийн мөргөл тэгээ дээрээс нь хуучин гэрээний юуны тухай харж чуулганы хэм маягийн тухай ерөнхийдөө харуулдаг гэж үздэг. Тэгээ хуучин гэрээний чуулганы хэм маяг дундаа Давидын тухайн үед буюу Израилийн үндэстэн өөрөө энэ нэг мөргөлийн хэм маягт орцсон байгаа тиймэрхүү нөхцөл байдал гарч байгаа. Эдгээр энэ бичигдсэн цаг хугацааны юуг нь харах юм бол гол агуулгыг харах юм бол юу биш. Нэг сүм байх байгаа тийм. Харин тухайн үед юу гэдэг вэ? Гэрээний хамтраг гэдэг бол Израильчуудын Бурхны орш газар гэж яг төгөжсэн төрөлд. Тэгээ энэ үед юу бий болсон бэ гэвэл Израильчууд чуулдаг байсан юм байна.
Өөрөөр хуучин гэрээний одоо институт гэж ярих юм бол тэр чуулганы зохион байгуулалт бол одоогийн бидний бодож байгаа шал өөр. Тэр яагаад гэвэл улс даяараа нэг бурхны шүтэн биш гэдэг тийм институт хэлбэрийн тухай ярьж байгаа. Нэг бурханд итгэж найддаг хүмүүс. Тэр дундаа бүр өөрсдөө левит гэдэг овогтой тийм тэр нь зөвхөн бурханд үйлчлээд дуудсан юм овог хүмүүсийн тухай бүр ярьж. Тэгээ энэ үеийн тухайн үеийн байдлыг харах юм бол яг тухайн үеийн суулсан одоо энэ амралтын үе бүр сабатуудад суулж байгаа израильчуудыг өөрсдөө юу тодорхойлжсэн бол гахаал гэдэг юм үгээр өөрөөр тодорхойлж ирсэн. Тэрний үеийг бол одоо цугласан бол тийм цуглаж бөөгнөрсөн хүмүүс гэж дүгнэж байгаа бол өөр нэг эдах гэдэг бас нийгмийн бүлэг хүмүүсийг ингэж нэг дүгндэг байсан. Энийг бүгдээр чуулган гэж юм хийх ярьж. Энэ шинэ гэрний сертификат дээр орчуулагдах грек хэлний клиша гэдэг нэг үгээр орчуулагдаж гарч байгаа тийм цугласан хүмүүс одоо дуудагдсан хүмүүс гэдэг ийм утгаараа гарч ирж байна. Тэгэхээр одоо үеийн бидний чуулганы энэ зүйлтэй эдгээр зүйлийг яг ойлголт дүүцүүлж ойлгож болох хэдиж одоо нөхцөл байдлын хувьд тийм арга барилын хувьд тийм арай өөр зүйл яваад байгаа гэдэг нь бас бодох хэрэгтэй болов уу гэж. Бидээс майхан сүм гэдэг ийм ойлголт тухай байгаа. Тэрнийхээ урд магтаалыг өргөж байгаа. Өөрөөр хэлбэл амралтын өдөр магтаал өргөж байгаа гэдэг юм болох гарч. Бид нар ч одоо чуулганд ирээд судлаад магтаал өргөж дараа эсний үгс судлаа те залбирж байгаа. Энэ үйл явцас эдийн буюу сүм баригдахаас өмнө гэсэн үг. Израильчууд сүм баригдахаас өмнө энэ хэлбэрийн дагуу эзний магтаж цаашааж ирж байна. Энэ мэдээж Давид хаан магтан дуулжтэй те тэгэхээр том багийг бүрдүүлсэн хэвийчүүд те. Тэгээд бид сая бид уншсан хэсэгдэр бол ятаг хөгжмөндөө лир бүрээ гэх мэт олон хөгжмийн зэвсгээр эзний магтж байгаа юм дурж байна. Тэгээд бүр өөрөөр хэлбэл магтаалын цагийн хуваарч байсан юм шүү те. Эзний сүмийн майхан сүмийн өмнө цуглаад дуунаа юм гэж боддог. Гэтэ энэ тухайн үеийн энэ Мосегийн одоо нэг тоорог бүртэл уншиж тэрүүгээрээ дамжуулж левичүүд уншиж өгснөөр ард түмэн тэр үгийг тунгаан бодох цагийг яг энэ өдөр гаргадаг байсан байна. Тэгэхээр амралтын өдөр гэдэг бол бид нар нэг үгээр хэлэх юм бол амралтын өдөр гэдэг нь Бурхны юу гэсний тунгаан бодох цаг байсан гэж юм. Израильчуудын дуул номдэр гэж байна. Сабат 92-оор хэлчихсэн. Магтаал явна, хамтын дахиад мөргөл явагдана. Тэгээд Бурхны оршихуун нийтлэл болох тэр юу ярьж байгаа тийм. Бурхны үгийг тоороо дахин давтан хэлж байгаа. Тэгээд энэ өдөр бас зөвлөлүүд бас их шийдвэр гаргадаг байсан гэж байгаа юм хэд. Үнэхээр яг энэ тухайн үеийн Израильчуудын хувьд бол тэр чигээрээ Бурхны ард түмэн гэдэг юм ойлголт байсан учраас энэ өдрийг сахихгүй өнгөрөх нэг ч хүн байхгүй байсан гэсэн үг. Израильчуудын хувьд Бурхан бүтээсэн тэр амралтын өдөр бол бүрэн ихээрээ амралтын өдөр буюу Бурхан зориулсан өдөр гэсэн. Бид нар шинэ гэрээнд хүртэл хатаж шүү дээ. Та нар амралтын өдөр яагаад таны талбарт дотор ажил хийгээд байгаа гэдэг ч юм уу тийм. Бүр ийм хуульчлах хэмжээнд очихлын Израильчууд ерөнхийдөө амралтын өдрийг бүрэн тийм яадаг тэмдэглэдэг бүрэн нэг үйл явдлыг хийдэг гэсэн үг. Мэдээж энэ бүх зүйлийн адаас хэдүүлэн харах юм бол 1-5 дугаар ишлэгийг бүгдээр хараад. Энэ дээр бол яг ингэж эзнийг магтхан сайн гэдэг дүгнэлтэнд одоо бид нэр Давид гэдэг зохиолч нь Давид өөрөө хүрсэн. Энэ магтаалаар дамжуулж. Өглөөгөр үдшээр таныг тунхаглах нь магтах нь зүв зүвтэй зүйлээ гэж юм хэлээд байна. Яагаад энэ дүгнэлтэнд хүрч байгаа гэдэг энэ ойлголтын дээр бид нар очих хэрэгтэй боллоо. Яагаад Давид бид нар амьдралыг буцаас харах юм бол юм асар их бэрхшээлтэй амьдрал дондор яваад туулаад ирж байгаа шүү дээ. Бүх амьдралын дадангой байгаагүй. Тэгээд эцэст нь Давид юу гэж бол таныг магтах сайн байна. Таныг өглөөгөр ба үдшээр босоо ятаг болон хөгжмийн зэвсгээр магтах нь үнэхээр сайн байна. Таны үүсийг баярлан хашгиран гэж магтах тунхаглан сайн байна гэдэг тугаарч.
бид нар ч гэсэн ерөнхийдөө одоо энэ эзний өдөр цуглаан дээрээ чуулганд ирээд эзнийг магтах боломж гарч байна. Яг үүндээ бид нар гэртээ эзнийг магтах боломж хийх байдаг бай. Үнэхээр хэцүү те. Яг үнэхээр магтаад үйлчлдэг эсвэл тийм магтаад хөгжим дуртай хүмүүс биш л бол бид нар эзнийг магтах цагийг гаргана гэдэг байна хэцүү. Тэгээ магтах цагийг хаана гаргаж болж ийм бидээ буцаад очих юм бид нар ийм гарч те. Тэгэхээр бид нэр яг энэ дээр хийж байгаа гол санааг цааш нь бол бид нар эзнийг магтах нь үнэхээр сайн байна гэдэг юм агуулмж аваарай. Тэгэхээр цаашаа харах юм бол 6-аас 11 дэх эшлэлийг багсаж харъя гэж байна. Буруу хүмүүсийн сүрлийг харсан дуртлагтай нэгэн бол энэ дуулалыг бичсэн байна. Энд дээр тэнэг хүн үүнийг мэдэж чадахгүй, мунхаг хүн үүнийг ухаарч чадахгүй. Буруу хүмүүс өвс шиг соёл узрыг үлдэсэд ногоо шиг ургавч гэж байна тийм. Үнэн мөнхөд яваа таал өндөр туршин ягаад гэвэл яа миний таны дайснууд тийм ээ таны дайснууд гарч цаагаа мөхөн бузрыг үлдэсэд бүгд гарч бутарнаа. Түрүүн би хат дуртад өгсөн дээ. Яагаад ингэсэн бэ гэвэл магадгүй энийг Давид хаан бичгтээ энэ дуулалыг бичгтээ зохиохдоо яаж байгааг бол түүний амьдралд байсан муу хүмүүс бузрыг үлдэж исэн хүмүүс мөхлийн ирснийг магадгүй дээр харсан баг. Тэгээд тэр өөрийн ариун туршлага дээр тийм ямар ч байсан ингэ эзнийг дагаж байгаа эзнийг магтаад түүний дотор байгаа надад үнэхээр сайн байна. Энэ нь надад хамгийн хэрэгтэй зүйл байсан байна гэдгийг мэдсэн байна сүлд. Энэ чинь хүний амьдралын туршлага яригдж байгаа шүү дээ. Ерөнхийдөө хүн одоо жишээлбэл бага насны дараа муу зүйл гэдэг мэдгүүдээ сонирхоод эхэлдэг бол сүулдэ тэргээ зүйлдээ зуршил болоо тэр зуршлаасаа гарч чадахгүйгээр явдаг жишээ одоо бидний юм зөндөө шүү дээ. Тэнгүүд энэ хэлж байгаа юу гэвэл за би эдгээр зүйлүүд ингээд туршлагаараа мэдсэн. Миний туршлага дээр бол муу хүмүүс өвс шиг гарч ирдэг гэж иргэн тонтой ногоо орж байгаа юм шиг цагсаал гарч ирдэг. Харин тэдгээрээ эцтэй яадаг вэ гэдгийг бол би мэднэ. Тэд нар мөхөл рүү алхаж идэв аа гэдэг юм тухай явж. Энэ мэдээж бид нар буцаад наашгүй шинэ гэрээний теологи агуултаа олбсон ч гэсэн айгүй зөв тайлбар ингээд гараанаасаа гарч. За тэгээд энэ бүхний ард нэг дүгнэлтийг хийж байгаа. Тэр нь юу гэвэл 12 дугаар эшлэлээс 15 дугаар эшлэлд гарч. Энд ингэж зөвхт хүн хасваны мочид цэцэглэж Яваны хус шиг ургана. Евагийн өргөнд таригдаж бурхны хашаанд цэцгэлнэ. Нас нь явж жимсэлсээр бай, ногоон агаад шүүслэг хിവэр. Эва бол шулуун шудраг, эва бол хүний миний хад шудраг бусан түнд өгөө гэж тунгална гэж дүгнсэн байна. Дуулаач. Энд дээр бид нэр ерөн фокусаа тавья гэж үзэж байна. Тэгэхээр энд юу гарч байгааг бол энд зөв түн хасвааны мочид цэцгэлж. Энэ хасван гэдэг нь юу юм бэ л дээ. Одоо далдуун мод гэсэн үг тийм 10-аас 20 м өндөр ургадаг. Тэгээд тэн дээр нэг шүүсрэх жимс одоо идэж байгаа жимс ургадаг. Тэгээд энэ мод яагаад ийм ерөнхийдөө энэ дурдж байгаа вэ гэсэн чинь юу юм бэ? Их одоо хуура цөлөхөг газар ямар ч газар олгоор ургаж чаддаг ерөнхийдөө мод юм байна. Тэгээд энэ модноос болоод энэ модноос жишээ авч байгаа энэ нэг сонирхолтой юм байг юм байл л дээ. Яг л энэ биологийн юугаараа бол энэ мод нь өнөг цааш чинчээс би хараад. Биологийн юугаараа бол энэ юу юм бэ? Өндөр нэг 10-аас 15-20 м-тэй ерөнхийдөө өндөр ургадаг. Тэгээд эндээс нэг агуулштай нэг зүйл байдаг нь юу бол энэ 100-аас бүр 200 жил тасалдаг мод юм байна. Тэгээд энэ модноос онцгой нэг түрүү ярьсан хуурай цүл элсэн цүлч ургаж чаддгаар энэ арчлаг боо юм нэг мод юм. Тэгээд дээрээс нь усаа бүр хамгийн гүний одоо юу гэх юм бэ? Эсэнцэл ургана гэдэг маань
усаа бүртээ доор гүний ус гэж үүсдэг тийм. Тэрнээс өөрөө ингэж сорж өөрийгөө ургуулдаг. Гэсэн өөрөө хүн услахгүй байсан ч гэсэн эхэнд бид нар Библиэр газар модуудыг харах юм бол устай ойрхон байвал урган энтергээд ерөнхийдөө тийм жишээ аяг их байгаа шүү дээ. Тэгвэл энэ модны ганц сонирхолтой жишээ нь юу бол бүр гүний усыг сорж өөрөө ургадаг даваа талтай. Тэгээд ер нь их үржил шинтэй байж идэг. Ямар ч үед ерөнхийдөө жимс суулдаг. Тиймэрхүү мод юм байна л да. Тэгээд энэ модыг яг дуул 92 дээр агуулж гол санаа нь гэхээр ингэж үздэг юм байна. Судлаач. Энэ бол итгэвч хүнтэй их сурвалжин бурхантай холбоотой байх юм бол хэцүү амьдрал нөхцөл байдалд ч гэсэн ургаж үр жимсээ өгсөөр байх боломжтой гэдэг юм санааг агуулж энэ дуулаач бичсэн гэж үзэж байна. Дараагийнх нь бол Ливаны хушмод гэж байна шүү дээ. Энэ Ливаны хушмод нь бол өндөр уулах газар. Одоо Израильчийн ингээд урд хэсгээр цөлөрхөх, хойд хэсгээр ингээд яваад уулах нутаг байдаг. Уулах нутагта ийм өндөр урд хушмодыг Ливан гэдэг юм. Ливаны хушмод гэж үздэг. Хатуу өнөө дээрээс нь аягүй гоё үнэртэй юм байна л да. Үнэхээр гоё үнэртэй. Тэгээ дээрээс нь энэ модыг ерөнхийдөө 1-р хаад 5-6 дээрээс харах юм бол энэ модоор сүлд Соломон хаан эзний өргөг барихдаа энэ модоор ингээд эзний өргөг байрсан хэрэгэлсэн материал гэж тооцогддог. Өндөр нь 30-аас 40 м ингээд ургадаг. Тэгээ гүн бат суулгад гэж ийм чанартай мод юм. Тэгээд энэ модыг болохоор яадаг вэ гэвэл энэ модыг хийхдээ тухайн дуулаач бол тэ энэ мод бол бурхны өргөг бий болгох буюу та нарын бол энэгээр зөвлөж хэлж байгаа. Та нар ч гэсэн бурхны өргөгийн сүнж болгоны нэг хэсэг шүү гэдгийг энэгээр онцгой ойлгохыг зорьсон гэж юм хэд үзэж байна. Энэ сонирхолтой хоёр модны жишээ татж байгаа. Энэ хоёр мод нь угаасаа яг нэг нь үржилсэн сайтай хэцүү газар шиг ургаж чаддаг. Мэдээж итгэж хүмүүсийг бидний амьдралын түвшинг харах юм бол ерөнхийдөө юм дартан замаар те аз жаргалтай эсвэл баяр хөөртэй үргэлж амар тайван тийм амьдралаа яваагүй байждаг те. Гэхдээ тийм амьдрал донд ч гэсэн бид нэр үр жимсээ гаргаж зөвхөн амьдарч хэцүү зовлон донд ч гэсэн зөвийн замыг сонгож алхаж болно гэдгийг ойлгохын тулд энэ зүйлийг гаргасаач дурдж авсан. Нөгөөхрөө Иваны хушиг бодож яахтай юу гэвэл бид нар эзний сүмийн буюу чуулганы нэг хэсэг шүү гэдгийг ойлгохыг зорж. Биднээс тэр англин үнэтэй гэдэг байхгүй. Англин үнэн биднээс гарахын тулд бид нар чуулганы нэг хэсэг зөвийн зам дээр явж байгаа гэдэг харагдах ёстой гэж. Энэ тэгээд нэг хэрвээ Библийг ахаад бид нар харах юм бол байгаль зааж гэж тийм. Хасроны модчиг цэцэглэж Ливаны хуш шиг байгаа. Энэ Евагийн өргөнд таригдж бурхны хашаанд цэцгэлнээс. Яг үндэ бурхантай ойрт байхгүйгээр бурхны хажууд биш бол энэ хоёр мод юу ч биш тухай дуулаач эцэд орцсон. Энэ хоёр мод хоёр өөр төрөл. Нэг нь уулахын газар, нэг нь цөлрөхөх газар оруулж байгаа мөртлөө энэ хоёрыг бурхны хашаанд хамтдан тарих тухайлж. Энэ бурхны хашаанд таригдаж гэдэг нь еврей хэлээр юу гэж яваг бол ийм бусдаар үйлдэл хийдэг бичигдсэн байх юм байна л да. Би өөрөө ингэ бурхны хашаанд таригдах тухай биш, харин бурхан тэр газар түүнийг тарьсан тухай ярьж. Тэгэхээр бурхны хашаанд таригдсан мод цэцгэлдэг, бурхны хашаанд таригдсан мод үржинсээ өгдөг, бурхны хашаанд таригдсан мод бурхны өргөөг барихад хэрэглэгддэг гэж. Энэгээр энэ дуулаач нэг зүйлийг маш тодорхой ойлгуулахыг хүссэн гэж юм дуулж байна. Тэр нь юу вэ гэвэл бурхны хашаанд яаж байх боломжтой юм те? Эдгээр хэлж байгаа бурхны хашаа гэдэг нь юу юм? Тухайн үеийн израильчуудын ойлгож байгаа бол майхан сумын бурхны оршихуй байгаа гэрэний амтны гатаа байх суулгах тухай ирж.
одоо үеийн биднээс улаантай бүтэнсээ өдөр ирэх тухай тийм. Бурхны оршихуйг эрен хаж явах тухай. Яг үүндээ бид нар бурхангүй үл хинч биш гэдгийг бид нар бүгдээр мэднэ тийм. Бид нар яг энэ чуулгандаа ирэхгүй бол цуглааны нэг хэсэг биш гэдэг тухай ярьж байна. Мэдээж бид нэр алдаг оногтой ирэх энэ тэрийг ингээд бодож байгаа. Эсвэл энэ талаараа шүүмжилж байгаа тийм. Эсвэл буруутгаж байгаа гэдэг утга өгдөөсөө байх. Харин энэ дээр юу байгаа гэвэл чи хэний одоо хэнийхтэй хэн харилцах вэ гэдэг тухай ярьж байна. Бид нар бидний итгэл хаана байна гэдэг тухай. Израильчууд ч тийм майхас өмтлөө бид нар ойрхон байна гэдэг. Бид нар одоо үед өөрсдөө бид нар эргэцүүд бодоход бид нар чуулгантайгаа холбоотой байхгүй бид нар хаанаас ухаалаг авах вэ тийм? Хаанаас бид нар гоё мэдээллийг бурханы мэдээллүүдийг авах вэ? Хэцүү шүү дээ. Энэ бол хэцүү. Сошиал ертөнцөөс авах юм уу тийм? Хитрхи баг тийм. Бурханы дагаа мэдээлэл хитрхи баг. Нөгөөдгөр бид нар өөрсдөө сошиал ертөнцөөр бурханы тухай мэдээлэл өгж байгаа, итгэлийн тэр амьдрал мэдээлэл өгж байгаа сошиал хаягуудаач даалдгүй байх чинь. Тийм учраас бид нар мэдээлэлж гарч ирэхгүй тийм. Бид нар хаанаас бурханы мэдээлэл гэр орноос авах юм уу? Ах トゥ усаас авах юм уу? Эсвэл бурханд итгэдэггүй найз нөхдөс авах уу? Бид боломжгүй шүү дээ. Бид нар энэ боломжийг хаанаас авах юм? Христ итгэл нэгт ах トゥ усаас авч болно тийм. Эсвэл найз нөхдөс авч болно. Цуглааныхаа хүмүүсээс тийм итгэлийн ах トゥ усаас авах. Өөр хаанаас авах вэ? Энэ дуулаачийн дуулж байгаа нэгт бурхныг магтах сайн гэж хүмүүс. Хоёрт бус өмг хүмүүсд өөс ногоон шиг уран гарч ирдэг. Хүний амьдралын эргэн тойронд болон бүх зүйл. Гэхдээ тэдний төгсгөл нь мөхөл рүү явж байгаа тэр өөрийнхөө туршлагаас олж мэдсэн. Харин одоо өөрийнхөө дүнлэлтийг хэлэхдээ энэ дуулаач яаж байгааг бол дүнлэлт нь бурхны өргөнд таригдсан бодол ингэж чадгаа гэж ярьж байна. Эдгээр бүр дүнлэлтийн харагдаа 14 дугаар шүлэг энэ дээр нэж байна. Хэрвээ чи бурхны хашаанд харагдаж бурхны оршуулгад байгаа бол нас нь явж чимсэлсээр байна гэдэг. Ногоогод шүүслэх хэвээр. Бид нар үр чимстэй амьдрал. Одоо бид нар шинэ гэрэл хөрөлтэй Галат 5:22 тийм бидний итгэлээс гарах үр чимсний тухай ярьж эхэлсэн. Бидний амьдралаас гарах тэр амар тайван магадгүй итгэлээс гарах үр чимсүүд хаанаас гарах вэ? Энэ дээр нэг тодорхойгоор хэлж ирж байгаа. Онцгой нэг өгүүлбэр оруулж байгаа нь бол нас чинь явж чимсэлсээр байна гэх тухай. Манай ашиг бол Украинуудын нот байгаа тийм. Одоо бас хэдэн жилийн өмнө тарьсан. Тэгээд өнгөрсөн цомыг мэдээ сонсон юм бол Украинуудын нот таригдаад ихний хэдэн жилдээ гоё жимс өгөө сүлдээ жимс нь жижигрээд хатаад жимсөхгүй байдаг. Ерөнхийдөө биологийн хувьд одоо нэг баталог гэж үгтэй шүү дээ. Тэр урмал ногоос судлалын хувьд юу вэ гэвэл хөгшин мод үр жимсийг өгдөг юм байна. Өгдөг. Тэгтэл дуулаачийн хэлж байгаагаар энд юу хэлж байгааг бол хэрвээ бурхны хашин таригдчих юм бол хөгшигсөн үр жимсээр өгсөөр байх тухай тэр модны тухай ярьж байна. Энд дээр нөгөө биологийн одоо нэг хүчин зүйлийг давж гарсан тэр нэг амьдралын тухай ярьж байгаа. Энийг дуулаач яасан байггүй өөрөө туршлагаараа мэдэрсэн тэр дуулаач нь дүнлэлтээ шийдвэрлэж байгаа гэсэн. Одоо бид нар ч гэсэн ерөнхийдөө мэднэ спорт гэх юм бол жишээлбэл нас их тусам спортоор амжилт авах боломжгүй. Яг л биологийн хувьд ирч хүчтэй, хүч чадал, тамир тэнхээ султдаг одоо залуу хүмүүсийн хэмжээнд хүртэлгүй гэдэг ч юм уу те. Гэтэл энд яригдж байгаа юм болохоор чи бурхны дотор байгаа бурхны хашаанд таригдсан бол чиний
нас чинь явсан ч гэсэн үр жимс чинь ариун байна гэдэг тухай ярьж байна. Энэ зүйлийг дуулаач өөрөө амьдралынхаа явцад ингээ хараад туршлагаараа батлаад тэгээ Бурхныг магтаж байгаа юм магтаал нь юм байна. Тэгээд энд юу гэж бол хамгийн сүүлд 15 дахь эшлэлээр хэлсэн тийм. Ява бол шудраг нэр. Үнэхээр шудраг. Миний ява бол миний хад гэдэг нь миний хамгаалал. Тэгээд дээрэс нь шудраг усан юм өгөө гэж тунхаглана. Шудраг Бурхан энэ дуулаачийн хувьд юу харуулсан бэ гэвэл насан явсан гэсэн итгэл доторх тэр үр жимсээ өгж байгаа амьдралыг харсан. Тэгэхээр бид нар одоо нэг зүйл дээр очиж уриалах гэдэг юм л та. Хэдийгээр бид нар одоо бидний итгэлийн амьдрал ямар гэж юм бэ? Ямар байгааг мэдэхгүй тийм. Үнэхээр хасрааны мочтой цөлөрхөх газар орсон гэж магадгүй тийм. Амьдрал маань энэ дөрөв хийцүү зовлон бишгүй гараад ирсэн. Гэхдээ хэрвээ та Христэд итгэж болоод Бурханд итгэж найдаж байгаа бол таны амьдрал цэцгэсээр байх тухай яригдж байгаа. Зовлон гайхалтай амьдрал болж гисэн. Хэрвээ та магадгүй уулахаар Ливаны хуш мочтой тэр гой байгаль дондтой уулсын оргил дээр цэцгэлэн хөгжиж ингэж амьдарч байгаа бол өндөр турш ногоон гацуутай мөнх ногооноор ингээд баярлан амар тайван байгаач гэсэн та эзний хашаан дотор тавигдахгүй бол та юу ч биш гэдэгт бас сануулж магадгүй тийм. Эзэнтэйгээ ойр байх тухай, эзний буюу Бурхны тэр оршихуй дотор байх тухай ярьж. Яг үүндээ бидний нөхцөл байдал аль талд нь байгаа хүн болон өөр байралтай нөхцөл байдалд байгаа. Гэхдээ ямар ч нөхцөл байдалд байсан бид хэд хаана байх ёстой вэ? Бурхны хашаан дотор байх ёстой. Яг Бурхны оршихуй дотор байх ёстой. Хэрвээ тэгэхээр юм бол таны нас чинь явсан ч таны ажил хөдөлмөр чинь ямар ч байсан үр жимсээ бэлгсаар байх тухай Бурхны амлалтаа өгч. Энэ л бидэнд өгч байгаа амлалт гэсэн үг Бурхны. Тэгээд тэр дуулаач дүнхтэй юу гэж өгөө? Яагаад гэвэл Бурхан шудраг шүү гэж. Хэрвээ Бурхны хашаан дотор байхгүй гэж байгаа юм шиг гомдлол юм. Бурхан шудраг гэсэн үг, өдөөс шударгаар хандна гэсэн үг. Тэгэхээр бид нар итгэлээ өөрсдөө тунгаан бодох хэрэгтэй. Бурхан бид нар ингэж ярьж штэ тийм. Чуулган гэрээд нөгөө сандал бүлэцүүлэх гэх нэг хүн юм бас хинхтэй жишээ авдаг гэсэн тийм. Энэ чуулган байгаа мөртөө сэтгэл нь юм биш тийм. Итгэл нь юм биш. Тийм байж бид нар Бурхан би ингээ итгээд байх чинь ингээд гомдол хэлдэг гэж. Яг үндэ энд хэлж байгаа юм тэр Бурхан бол шудраг учраас өгөөгүй таныг энд байна уу? Бурхантайгаа холбоотой байна үгүй юу гэдгийг мэднэ. Таныг ямар нөхцөл донд байх нь Бурханы хувьд бол тийм асуудал биш. Харин ямар ч нөхцөл байдал дундаа Бурханы хашаан дотор ирдэг байх нь тэгээ Бурхантайгаа холбоотой байх нь түнд чухал. Хэрвээ бид нар Библийн нэгэд харах юм бол модтой холбоотой жишээ нь Библийн дүүрэн байна. Жишээлбэл дуулал 1-р бүлэг дээр тийм урсгал усны дэргэд байгаа мод ямар их ногоордог тухай. Энэ агуулга мэдээж юм сэний агуулгатай тийм эзний үгтэй холбоотой эзний оршихугаас үгээс сулцаж амьдарч байгаа хүний амьдрал ногоон байх цэцэглэх тухай байдаг. Иремья 17-гийн 7-оос 8-д бас яг ийм үгсийг гаргаж байгаа тийм. Устай ойрхон байх нь эзний үгтэй эзний оршихуйтай ойрхон байх нь хүний амьдралд ямар ч цэцэглэлтэй гэрэл игээд амар тайван байдаг тухай. Тэгээд Матай 17-гийн 17-оос 20 дээр Есүсийн хэлсэн үг гэдэг сайн мод сайн жимс гаргадаг юм а гэж. Сайн мод хаан таригддаг юм бол сайн мод эзний хашаан дотор таригддаг юм а гэдэг тухай гэж. Ерөнхийдөө Библиэлд гарч байгаа
жишээнүүдийг харах, модтой жишээнүүдийг харах юм бол модыг аягүй их жишээнд хүнтэй буюу итгэлийн хүмүүстэй жишиж тайлбарсан. Тэгэхээр энэ тайлбаруудыг харах юм бол бүгд л ийрэлтэй. Модор бол өргөж өгдөг, устдаа мод өргөж өгдөг тийм. Биднийг бүр Иохан 15:1-5 дээр та нар бол жинхэнэ усуу үзмийн мод гэж хэлсэн байна тийм. Бид бүр модтой маш их зөвлөдөг. Тэгээд та нар бол мөчөө хэрвээ хүн намайг миний дотор байвал тэр үр жимсээ гаргана гэж тийм. Ямар нэгэн байдлаар мод бидний модтой зүйлсэнд бол бидний үр жимстэй байхаар амьдруулахаар эзэн дуудаад байна гэж. Тэгээ энэ донд нь бид нэр хаана байгаа вэ гэдгээс их юм шалтгаална. Хэрвээ бид Бурхны оршихуй дотор буюу чуулганы гашаан дотор байвал бид нар өөрсдөө сайн болчиход байгаа. Үнэн зөв газар байна. Тиймээс бид нар зүгээр яг эзний оршихуй дотор байхын тулд бид нар одоо сүүлийн яриа локейшн гэж яриад байгаа тийм. Бидний локейшн хаана байдаг вэ? Илүү гэдэг дээр бид нар бодох хэрэгтэй болчих. Леваны хушмуудаар чуулганыг Соломон хаан сүүлд нь Давид хааныг өнгөрсний дараа чуулганыг барьсан. Тэгээд Давид хаан Яхвээс өмнө дуулалтыг бичгтээ та нар бол Леваны хушмуудыг цэцгэлнэ гэж хэлсэн. Бид нар чуулганы нэг хэсэг байх үгүй юу гэдэг нь бидний өөрсдийн сонголттой шийдвэр байх. Тэгээд энэ дуулаачийн магадгүй энэ настай дуулаачийн дүнснэр бол хамгийн сайн газар хаана бол чуулганы хашийн дотор цэцгэлсэн модууд байдаг. Би өөрийнхөө амьдралыг яг эндээс эргүүлээд тунгаан өрнөлтөө энийг уншаа судалж явах хэрэгтэй болсон байна. Би одоо яг өсвөр насны байна тийм. Чуулганы хашаанд хазаа авчихсан гэх юм тийм. Сакс тоглох гээд очиж ирсэн. Тэгээд тэр хашаан дотор чуулган байгааг мэдээд тэгээд тэнд чуулгантай холбогдож гисэн байгаанаас. Яг үндэ чуулгантай холбогдоогүй бол миний амьдрал яаж байгааг одоо би бол таашгүй. Уцаар харах юм бол мэдээж гинт хэрэгтэй, улгаа одоо юу гэдгийг асуудлууд орооцох байсан уу гэвэл би өөртөөсөө шууд тийм гэж. Яг энэ өнцгүүдээс холдсон бэ гэдэг шалтгаан өөртөөсөө магадгүй чуулган байх. Байх газраас өсөн гэсэн үг хэрэг. Найзуудаа гадуур гудамжаар тэнд явах байрлалаа чуулган дотор хүмүүстэй нөхөрлж, хөгжим сурах те эзний үгийг сонсох тэр position руу өөрийгөө аваачсан гэсэн. Энэ миний амьдралд маш их хэрэг болсон гэж одоо би 40 хүрсэн хүний үзэстэй буцаад харахтаа дүгнж байгаа. Настай болсон хүний одоо монголчууд ахмадуудын игрэнд орсон үзэсээ буцаад харахтаа ингэ дүгнж. Энэ дүгнэлт маань намайг яаж байгаагүй бол дахиад яг энэ дуулаачийн дүгнэлттэй санаа нэг болж байгаа гэсэн. Чуулганы буюу цуглааны хашаанд, Бурхны хашаанд харигдах нь үнэхээр хүний хувьд бол үнэхээр сайн зүйл. Тэнд бид цэцгэлдэг, тэнд бид зөв замыг сонгодог, тэндээс бид зөв амьдралыг хараад Бурхны үгээр дамжуулж авч байгаа. Тиймээс хүмүүс та бид уриалдаг юу? Төсөө өдөр одоо сабат өдөр бид нэг гэрээний тоолоор төсөө өдөр те цуглаж байгаа. Энэ үед бид цуглах хэрэгтэй болж байна. Энд нэг зүгээр ч нэг цаг зав өнгөрүүлээд байгаа юм биш гэдгийг дуулаач дүгнэ гэж байгаа. Энэ сайн шүү те. Эзнийг өглөөгөө магтах сайн шүү. Эзнийг үчээр хөгжимтэйгээр магтах сайн шүү гэдэг юм шиг те. Тэгээд зөвхөн Бурхны хашаанд байх нь үнэхээр сайн шүү. Та нар энэ хашаанд цэцгэлэн шүү. Энэ хашаанд үр жимсээ өгөх шүү. Энэ хашаанд та нар настай болсон ч гэсэн үр жимсээ өгсөөр байх. Биологийн хувьд бүтэхгүй гэж байгаа тэр зүйлийг энэ хашаанд бий болгоно шүү гэж тухай явж байна. Бурхантай байснаар хамт байснаар. Тэгээд бид нэр дуулаачийн туршлагад итгээд
бас өөрсдөө тусдагсан хараад үзэн хаана нь илүү сайн бэ те. Тэгэхээр чуулганд ирнэ гэдэг бол тийм нэг талаар зөв цаг цаав барж байгаа зүйл биш ээ. Энэ чуулганд ирнэ гэдэг нь өөрийнхөө цэцэгжүүлэх, хөгжүүлэх одоо юу гэдэг нь хуу хүний хөгжлийг те дээд институт бол энэ чуулган шүү гэж хэлж байна. Мен ном уншаад ухаардгүй зүйлсийг хурж ирээд нэгэн номлолоос ойлгоод очих боломжтой газар шүү гэж хэлэх гээд байна. Тэгэхээр чуулганд ирээж бүтэнсээ өдөр те орондоо босгүй явах гэж ноцроход зодтолдог тэр системээсээ гараад зориглоод заавал очно гэж шийдвэр гаргаад ирдэг байж юм бол бидний толгоос иргэж Бурхан энүүгээр дэмжиж бидний зөв зам руу чиглүүлнэ. Энэ дотор бидний урагшлах хүч маань болно шүү гэж хэлдэг. Тэгэхээр чуулгандны хашаанд Бурханы хашаанд таригдсан мод ямар ч өндөр тургадаг, урт насалдаг, үр жимсэл дүүрэн байдаг шүү гэж энэ дуулаач биднэрт өгнө гэж хэлж байгаа. Буурлуудын үгийг сонсцгоё. Тэдний сургаалын дагуу явцгаая гэж бид монголчууд өөрсдөө хэлдэг те. Настан буурлуудын үгийг нэгийг бодож хоёрыг тунгаасан те. Дуршлагтай үлдсэн тийм агуу өгнүүд байж байгаа шүү дээ. Нэг жоо утсан учраас зовлон утсан чамаас дээр гэдэг монголчууд ерөөхдөө настай хүмүүсийн үгд өгнө амьдралынхаа дуршлагаас өгнө бичсэн өгүүдийг хэллгүүдийг сонсохдоо ухаалаг авч байдаг. Яг өнөөдөр бид энэ дуулаачин хэлж байгаа өнцгөөс туршлагаас харахтаа бид ухааллыг авах хэрэгтэй. Энэ ухаалал нь нэгдүгээр Бурхныг магтах сайн шиг. Яг нь Бурхны хашаанд Бурхны оршихуйд амьдарч байгаа гэсэн. Хоёрдугаар Бурхныг магтдаггүй, Бурхныг үгүйсэлдэг тийм явцуу бодолтой хүмүүс их байгаа. Гэвч тэдний бол мөнхөл нь буруу зам руугаа явдаг гэдгийг дуулаач насны эцэстээ өмнө харсан байна. Гуравдугаар ямар мод цэцгэлдэг вэ гэсэн бол чуулганы хашаанд дотор таригдсан мод цэцгэлдэг юм аа гэж цуглаандаа ирцгээд яриа хүмүүсээ гэж уриалдаг. За нэг хамтаа залбиртай дуулаач юм бичсэн энэ дүгнэлтүүдийг тунгаан бодоод, дуулалтыг тунгаан бодоод амралтын өдөрт үсэн бидэнд чуулгандаа цуглах боломжийг өгсөн баярлалаа гэж хамтаа залбирцгаая. Бүхнийг бүтээч Бурхны цэвэн танд баярлалаа. Та оргоо усноос орчлон дэлхийг бүтээсэн. Гарын ертөнцийг бүтээж хүн биднийг амьдрах боломжоор хангасан баярлалаа. Өнөөдөр таны оршихуй дотор сууж байхдаа таны бидэнд амлаж өгсөн амралтын өдөр эзэ таны оршихуй сууж бид хаана байх нь зөв бэ гэдэг энэ асуултанд хариулт авахын тулд таны хайртай магтаарч дуулаачийн бичсэн 92 дуулыг судлаа сууж байхдаа тэгэхээр таны хашаанд цуглах таны хашаанд таригдсан модыг онцгойгоор ойлгож авсандаа баяртай эзэн. Бид үр жимсээ өгдөг байна. Бид урт насалмаар эзэн. Бидний амьдралд амар тайван байдлыг тавгуулж гооч. Ямар ч нөхцөл байдалд таньтайгаа холбоотой байхад танаас амар тайван болдог. Таны үгээр урамшдаг, шилжүүлэгддэг баймаар эзэн. Та бидэндээ хамтаж өгөөрэй. Манай чуулганы ирж хэмжээ байх тус юм дээр хамт байгаад таны үг ямар үнцэнтэй болох, энд орж суух ямар биднэрт хэрэгтэй болох, ойлгох боломжийг олгож өгөх юм гооч. Тиймээс эзэн танд талархлаа. Тэгээд таны оршихуй дотор суух ямар өөчтэй юм бэ гэдгийг мэдэрсэнд үнэхээр баяртай байна. Таны хашаанд таригдсан мод байхад та туслаарай тийм гооч. Таны хашаанд ирдэг байхад, таны оршихуйд цуглдаг байхад биднийг чиглүүлж өгөөрэй эзэн. Бидний босгож өгөөрэй. Бидний урамшуулж өгөөрэй юм гооч. Бид нэр бүх зүйлээ танд даатгаж эзэн Есүс Христийн нэрээр гонзалбарч байна. Амен. За хайцаалт шултгаа.